Хэрхэн тэр бомтон болох вэ гэд номын зохиогч нэг удаа Рокфеллер дээр ч үлээ одоо яг бас тийм жинхэнэ тэр бомтон дээр ирээд би ийм ном зохиосон та энэ дээр гарын үсгээ өгөөч. Би бас танд энэ номоо нэг хоёр биелүүлэхийг хүсэж байна шилсэн гинлээ. Тэгсэн чинь нөгөө хариуд нь тэр бомтон та тэгээд энэ номыг бичээд өөрөө тэр бомтон болсон юм уу? Энэ номыг уншаад хэдэн хүн тэр бомтон болсон бэ? Та сая ийшээ ирэхдээ ямар машинаар ирсэн бэ? Та хэдэн давхар хаусанд амьдардаг вэ? Хэдэн хүнд ажлын байр бэлдэж өгсөн бэ? Хичнээн хэмжээний татвар төлдөг вэ? Хэрвээ энэ бүхэн танд байхгүй бол та ингэж залхим хийхэ болооч гэж хэлсэн гэлээ. Тэгээд өнөөдөр яавал баяжих уу, яавал амжилтанд хүрэх үү, яавал гэр бүлийн яд шаргалыг олох уу гэд зөндөө номууд бестселлер болж зохиогчдойгоо баяжуулж байгаа. Харин тэр номуудыг уншаад үнэхээр хэдэн хүн баяжсан, хэдэн хүн амжилтанд хүрсэн, хэдэн хүн яг гэр бүлийн яд шаргалыг олсон гэдэг бол туйлын эргэлзээтэй байдаг. Тэгээд ихэнх уншигч нарыг ингээд судлаад үзэхээр иймэрхүү төрлийн ном уншдаг хүмүүс замаа олоогүй, готролд орсон, одоо амьдралын нэлээд доод түвшинд байдаг гэсэн судалгаа байт юм билээ. Үнэхээр замдаа ороод явж байгаа хүн болвол хараахан баяжаагүй байгаа ч гэсэн, амжилтанд хүрээгүй байгаа ч гэсэн, гэр бүл нь харьцангуй тогтвортой болоогүй байгаа ч гэсэн номоор бүх юм шийдэгдэхгүй гэдгийг мэддэг. Ном уншаад хүн замаа олохгүй. Ном уншаад эдгээр асуултуудын хариуг олохгүй гэдгийг хүмүүс мэддэг. Өнөөдөр 40 гаруй наснда ээж автаа амьдарч байгаа. Одоо эхнэр нөхрөөсөө салцсан ч юм уу, хувийн амьдрал нь тогтворч байгаагүй байгаа. Өөрийнх нь бас одоо карьер ч юм уу, одоо гадаад ертөнцид болон өөрийнхөө өмнө өөрийгөө хэрэгжүүлж чадаагүй. За тэгээд яг үгүй нэг хэр тааруу ажилтай. Ихэнх чөлөө цагаа бусдын амьдралыг судлахад, сонирхоход, цахим ертөнцид өнгөрөөдөг. Энэ хүмүүсийн хувьд юу нь болох байгаа юм болов гэдэг асуулт гарч ирнэ дээ. Тэгэхээр зэрэг бид нэр мэдэн штэ нөгөө агуулганаас эрвээхэд төрхийн тулд тодорхой хэмжээний ачааллыг авч тэрийг даван туулж ээж, булчнан чангарч ээж тэр эрвээхээ амьсгалах одоо чадварыг олдог, амьдрах чадварыг олдог. Тэгэхээр олон хүмүүс өнөөдөр насандаа авах ачааллаа аваагүй, тэр хүчтлийг дааж чадах, амьдралын дарамтыг дааж чадах тэр чадварыг олж чадаагүйгээс болоод өнөөдөр нэлийн тийм сонирхолтой байдалд одоо амьдраад явж байгаа хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Тэгээд ер нь бол ингээд анзаарахад миний туршлагаар ч гэсэн бусад хүмүүсийн хэлсэн үгээр ч гэсэн анзаарахад ихэнх хүмүүс насан таалагддаг. Заримд нь арай залууч юм шиг санагддаг. Заримд нь арай хөгшөрсөн юм шиг нэг юм хийх гэхээр эрт дээд байгаа юм шиг эсвэл оройтж явж байгаа юм шиг ийм мэдрэмж үргэлж байгаад байдаг. Тэгэхээр энэ бас л нөгөө насныхаа онцлогийг ойлгоогүй, яг тэр насандаа амлах ёстой байсан туршлагыг аваагүй, туулах ёстой байсан зовлонгоо туулаагүй, гаргах ёстой байсан алдаануудаа гаргаагүйгээс болдог. Тэгээд бид нар одоо мэдээч хэрэг бүх алдааг заавал өөрийн биеэр туулах хэрэггүй л дээ. Бусдын алдаан дээрээс суралцах зүйл зөндөө байдаг. Бас зайлшгүй өөрийнхөө энэ арьс махаар мэдрэх, яг өөрийнхөө биеэр туулах тийм алдаанууд бас байдаг. Тэгээд тэр бүхнийг даван туулснаар бидний олох тийм үч чадал, мэдлэг бас байдаг. Тэгэхээр энэ наснаас нь ямар алдаа гаргагдгийг, ямар алдааг бид нэр гаргаагүйгээс болоод дараагийн одоо насны улиралд хэцүүддэг талаар би энэ зүрхний улирал гэдэг сурал лексэндээ ярих гэж бэлдсэн байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол зөвхөн гадаад одоо ертөнцид болж байгаа гадаад үзүүлэлтийн талаар биш, нэлээд тийм дотгошоо чиглэсэн асуудлуудыг хөндлөн. Тэгээд бид нэр саяхан одоо амьдралын зохиолын талаар нэлээд олон лекцэн дээр ингээд давтан ярьсан байгаа. Тэгээ бас насанд бид нэр амьдралын зохиолоо яаж хэрэгжүүлж идэг, бас яаж насандаа тэр бүхнээс чөлөөлөгдөж идэг тухай бас би одоо чадлынхаа ярээр тайлбарлахыг оролдоно. Ингээд 3 сарын 29-нд энэ зүрхний улирал сурлалын маань 1-р лекц байгалийн охин лекцийн маань бичлэг тавигдана. Тэгээ би урдныхаа бичлэгүүд дээр бас нөгөө дараагийн лекцээрээ уулзцгаая гэд одоо сурсан зангаар ч юм уу хэлээд байна. Тэгэхээр одоо амьд лекц болно гэд ээжүүд маань ойлгоод ах шиг байна. Энэ одоо цувралууд маань амьд лекц 9 сараас эхэлнэ. Одоо бол би зөвхөн лекцийнхээ аудио бичлэгийг одоо
бэлэн болгоод одоо аудио бичлэгийн захиалгыг авч байгаа юм шүү. Тэгээд би одоо нөгөө бичлэг хийхээрээ жоохон сандардаг. Тэгээд лекцэн дээр уулзцгаая гэж хэрвээ би хэлж байгаа бол та бүхэн минь зөв ойлгоорой. Одоо бичлэгээрээ уулзъя л гэж хэлж байгаа юм шүү. За баярлалаа.